Байгаль дийлэх залуучуудын энэ чуулганд оролцох нь маш чухал. Учир нь энэ чуулганаа дамжуулан залуучууд байгалаа хэрхэн хамгаалах, зөв дадал хвшлийг хэрхэн бий болгох талаар мэдлэг олж авдаг. Мөн ижил зорилготой найз нөхдөд болж хамтаа эерэг өөрчлөлтөнд хийх урам зориг авна. Байгаль орчны асуудал нь зөвхөн нэг хүний биш, хамтдын хариуцлага учраас бид идэвхтэй оролцох хэрэгтэй. Ийм чуулганд оролцсоор бид ирээдүйн илүү цэвэр, илүү эрүүл орчныг бүтээхэд хувь нэмрээ оруулж чадна. Энэ нь өөрсдийн болон бусдын амьдралын чухал нөлөөтэй юм. Хэрэв бид модоо огтолж, усаа бохирдуулж амьдтыг устгавал байгалийн тэнцвэр алдагдана. Энэ нь эцэстээ хүний амьдралд муугаар нөлөөлнө. Тиймээс бид байгалаа хайрлан хүндэтгэн дагаж амьдрах хэрэгтэй. Дүгнэж хэлэхэд хүн байгальтай зохицон амьдраснаар эрүүл ад жаргалтай амьдрах боломжтой. Иймээс бид байгалаа хайрлан хамгаалах нь чухал юм. Байгаль их минь нам гүмхэн амар амгалан. Бид хайрлал ирээдүйн гэрэл гээе.